Хэрхэн болно? Автоморил намайг заяадаг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ VPN гэж юу вэ, хэрхэн яаж ашиглах вэ талаар дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Дэмэнээс өмнө та бүхэндээ баг зэрэг VPN талаар мэдээлэл хүргэхэд VPN гэж хэлэгдэж байгаа зүйл маань өөрөө Virtual Private Network гэдэг үгний товчлол бөгөөд энэ маань ямар зүйлийг хүмүүст олгодог вэ гэхээр та бүхэн магадгүй биетээр Монголд байж болно. Монголоосоо өөр орнд та бүхэн тэр улсын вебсайт руу орох аппликейшн хэрэглэх шаардлагатай байгаа бол та бүхэн VPN-ийг ашигладаг байгаа. VPN дээр мөн зориулагдаад өнөөдөр та бүхэндээ хэрхэн яаж компьютер дээр VPN-ийг сольж болдог, Android утсан дээр мөн iOS дээр хэрхэн сольдог талаар та бүхэндээ үзүүлэхээс гадна 2021 оны хамгийн хүмүүс итгэлийг даасан VPN үйлчилгээний 4 том газрыг та бүхэндээ танилцуулах байгаа. Тэгээд энэхүү 4 үйлчилгээ маань бүгдээрээ үнэгүй ашиглах боломжийг та бүхэндээ олох нь мэдээж лимиттэй мөн бас төлбөртэй байгаа гэдгийг бас давхар хэлмээр байна. Үнэгүй VPN ашиглах даваа тал нь гэвэл мэдээж яриад үн төлбөргүй гэхдээ хязгаарлалтай. Заримдаа таны хүсэж байгаа оронд бас сервер нь байх болохоор танд үйлчилгээ өгөх боломжгүй байгаа. Үн төлбөртэй үед гэх юм бол та бүхэн subscription based ямар ч үйлчилгээг тухайн хүсэж байгаа орон руугаа та бүхэн татаад үйлчилгээг авах боломжтой. Үүнд жишээлбэл Google орох боломжтой. Та бүхний сайн мэдж байгаагаар 2020 оны 12 сарын 1-нд бол Google компани дэлхийд даяар бол мэдээлэл цацсан байгаа. Энэ маань болохоор өөртөөх нь зар сурталчилгааг дэмждэггүй сүүлийн үед ер нь хөрөнгө оруулалт хийгээгүй улсуудыг бол харал листэндээ оруулсан. Нэг нь бол Монгол улсаар бол тодорсон. Тэгээд 2021 оны 6 сарын 1-ээс энэ маань хүчин төгөлтөр болж та бүхэн Google-ийн продуктыг 15 GB-аас дээшээ сунгыг гэх юм бол та бүхэн боломжгүй байгаа. Тэгэхээр та бүхэн Google-ийн продуктыг цаашаад ашигламаар байгаа бол өнөөдрийн бичлэгийг бас үзээд VPN-ээс солиод Google продуктыг авах боломжтой гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Мөн гэх мэтчлэн ийм үйлчлэгээнүүдийг та бүхэн авах боломжтой. VPN-ийг та ашиглаж байгаа үед тухайн вебсайт таныг physically ханаас орж байгаа гэдгийг бол track буюу хянах боломжгүй байдаг гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд та бүхэн өнөөдрийн бичлэгийг маш болгоомжтой үзээд өөрсдийнхөө компьютер Android болон iOS гар утсан дээр та бүхэн тохируулан үйлчлэгээ авч үзээрэй гэж уриалмаар байна. Тэгээд үүнтэй холбоотой асуух асуулт ах юм бол манай Заяа найдан Doorstex альч платформ дээр та бүхэн холбогдох боломжтой. Мөн энэхүү бичлэгийг та бүхэн хэрэгцээтэй хүмүүст харамгүй тарааж манай YouTube сүгээс subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд бид л хамтдаа дэмэрэг орцгоё. Хамгийн эхний вебсайт бол Proton VPN. Ихчлэн ер нь бол оюутан залуучууд Proton VPN-ыг ашигладаг байгаа. Учир нь гэх юм бол би та бүхэнд үн төлбөрийг харуулъя. За pricing гэдэг хэсгээр та бүхэнд дарангууд үн төлбөргүүдээр болохоор 24 сервер 3 өөр оронд л ашиглах боломжтой. За эдгээр 3 орноос боломжийн 3 орон байдаг тул оюутан залуучууд маань ерөнхийдөө үн төлбөргүй нэг их ашигладаг байгаа. Мэдээж хэрэг та бүхэн мөнгө төлөх тусам илүү их олон улсад олон серверүүдийг ашиглах боломжтой бол Proton л өгч идэг байгаа. Хоёр дахь хамгийн их хүмүүсийн хэрэгэлдэг бөгөөд томоохон бас нэр алдартай VPN вебсайт бол ExpressVPN байгаа. Энэхүү бүх линкийг description дараа үлдээчих тул та бүхэн баруун гатлалын доошоо заасан гурвалжин дээр дараад та бүхэн ороорой гэж хүсмээр байна. ExpressVPN маань болохоор 30 хоног бол та бүхэн өнгөө ашиглаж үзэх боломжтой. Тэрнээс хойшоо бол үн төлбөртэй байгаа гэдэг бол хэлмээр байна. Express-ийн хамгийн давуу тал нь бол маш хамгаалт сайтай байдаг. Тэгээд хүмүүс итгэлийг хамгийн их авсан VPN вебсайт руу тодорсон байгаа. Хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой VPN вебсайт бол Surfshark байгаа. Энэхүү Surfshark нь болохоор нэлээд боломжийн бас хямдралтай. Ер нь бол байнгын дээл бол явагдчихэдэг. Тэгэхээр та хэрвээ сарын 8-аас $3 ч юм уу $4 төлөх боломжгүй байгаа бол сарын $2.49 центиг бол төлөөд бол энэхүү VPN-ийг эрхийг авах боломжтой байгаа. Дөрөв дахь VPN сонголт маань болохоор NordVPN гэсэн байгаа. За энэ зүйлийг бол би харахгүй ажлынхаа хүмүүстээс санал асуулга явуулаад хамгийн номер ихт бол NordVPN юм аа гэж бол өөртөө бол надад л санал явуусны үндсэн дээр та бүхэнд хүргэж байгаа. Дэлгэцэн дээр бүгдээрийг харьцуулаад л гарч байгаа гэдэг та бүхэн харж байгаа. Хичнээн хурдтай, мөн хичнээн олон серверстэй, хичнээн олон орнуудад холбож болохыг та бүхэн харж болно. Давуу тал нь юу вэ гэж ажлынхнаас асуусан. Тэгээд энд маань болохоор маш их хурдтай, олон улсыг оролцуулсан. Нэг удаа та бүхэн
өөртөөхөө username password-ыг хийгээд болцдог. VPN маань бол үн төлбөргүй биш гэдгийг бол та бүхэндээ хэлмээр байна. Сарын 3-аас 4 долларын үн төлбөртэй байдаг. Энийг төлөөд хамгийн их олон орноор бол сонголтуудыг хийгээд өөрчлөлөх боломжтой байгаа. Дэлхийн зах зээл дээр болон олон хүмүүсийн итгэлийг авсан олон улсаар болон олон серверүүдтэй VPN-үүдийг та бүхэнд танилцууллаа. Хэрвээ та бүхэн сонирхоод VPN солимоор байгаа бол хэрхэн яаж компьютер дээр болдгоо гэдгийг та бүхэнд харуулъя. Хэрвээ та бүхэн дайлхан Windows 11-ийг ашиглаж байгаа бол баруун гар талынхаа Wi-Fi-ны энэхүү icon дээр бол дарах байгаа. За icon дээр дарсны хамгийн баруун гар талаасаа дээдлийн хөө VPN дээр бол дарна. Миний хувьд бол яг одоо ажлынхаа бол VPN дээр бол холбогдсон байгаа. Хэрвээ та нэмэлтээр өөр VPN оруулмаар бол More VPN Settings гэдэг хэсгийг дарна. Та бүхэн settings орсны дараа таны email хаяг болно. Менюнууд бол 100 гар талд гарч ирнэ. Ажлынхаа email-ийг төр зур энийг хаачи. За энэхүү зүйлээр орсны дараад нь та ямар хөө VPN-тэй холбосон байгаа гэдгийг хамгийн дээдлийн талд харж болно. Хэрвээ шинийг нэмэхийг хүсэх юм бол add VPN гэдэг дээр дарсны дараа энэхүү сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Эхний сонголтын дээр болохоор та бүхэн шинээр өөртөө оруулах байгаа бол built-in гэдэг энэхүү хэсгийг бас сонгох байгаа. Доолын 2 дахь хэсэг connection name. Энэ дээр та бүхэн өөр серверийнхаа нэрийг нэрлэж болно. 2 дахь таашгаа connection name дээр та бүхэн my VPN гэдэг юм уу те эсвэл VPN TED гэдэг юм уу тоог та бүхэн өөрөө өгөөд нэрлэж болно. Server name and address гэдэг дээр болохоор серверс ирж байгаа нэрийг та бүхэн оруулах хэрэгтэй байгаа. За жишээлбэл us1.express.com гэдэг юм уу те. Тиймэрхүү нэрүүдийг та бүхэн ийшээгээ оруулна. Аллын сонгосон тэрнийхээ нэрийг оруулаад. За VPN type дээр болохоор орон мариг гэдгийг ерөнхийдөө сонгосон нэг зүйтэй байд. Хэрэг хүсэх юм бол зүгээр username password гэдгээрээ та хийгээд save гэдэг дарснараа таны шинэ VPN бол таны компьютертэй холбогдох боломжтой байгаа. Android утастай хүмүүс маань эхлээд settings руу ороод хамгийн эхний сонголт болох connection гэсэн Wi-Fi connection гэдэг хэсэг рүү та бүхэн орно. Доошоо уцаараа more connection settings гэдэг хэсэг рүү орно. Тэгээд энэ дээрээсээ 3 дахь VPN гэсэн хэсэг рүү хөдөлгөөн орох байгаа. Хэрвээ анзаарч харах юм бол энд маань ямар ч VPN холбогдоогүй байгаа. Хэрвээ та холбохыг хүсэх юм бол энэ 3 цэг дээр тараад add VPN гэдэг дээр бол оруулна. Тэгээд эхний хэсэг дээр мэдээж хэрэг нэр өгнө. За энэ дээр хэдүүлээ my VPN гэд нэр өгчий. Тэгээд type дээр болохоор та бүхний өөрсдөө сонголт. Гэхдээ дийлэнхтэй бол PTP болсон согдог байгаа. Point to point. Тэгээд дараагийн хэсэгтэр нь болохоор server address гэдэг хэсэг орно. Тухайн та төлбөр төсөн төлөөгөө service address-аа аваад энэ дээр жишээ шүү. Зүгээр хийж байгаа us.express.com гэдэг юм уу та. Нэрийг оруулаад за тэгээд өөрсдөө бүртгүүлсэн username password-ыг бол хийж болно. Хэрэг хүсэх юм бол always on VPN гэд сануулаа байнгын VPN-ийг ашиглах боломжийг бол олгож байгаа. За энэ бүгдийг хийсэн дараад нь save гэдэг дарангууд my VPN гэдэг таны оруулсан VPN ороод ирэх хэрэгтэй байгаа. Магадгүй та VPN-ийг устгамаар байгаа бол энэхүү settings гэсэн түлхүүр дээр буцаж дараад хамгийн доод талын 3 сонголтын delete гэсэн хэсгийг дарангууд тэр маань шууд доороо устгах байгаа гэдгийг бол та бүхэндээ хэлмээр байна. Хэрхэн iPhone дээр та бүхэн VPN-ээ тохируулах тал дээр харуулъя. Инként бол мэдээж settings руугаа хэдүүл хамтаа орсон байх хэрэгтэй. Мөн general гэдэг рүү ороод доошоогоо 4 дахь VPN device management гэдэг хэсгээр оруулах байгаа. Хэрвээ та бүхэн анзаарах юм бол би аль хэзээний VPN бол холбуулсан байгаа. Энэ маань нөгөө аппликейшнаа төлөө татаж авсан болохоор шууд автоматар орчиж байгаа. За энэ зүйл маань хэрхэн яаж аппликейшн дээр харагдах вэ гэхлээр одоо энэ манай ажлын MS Defender гэдэг аппликейшнийг татаж аваад user password-а хийнгүүт миний утсан дээр автоматар бол санаал орсон байгаа. Хэрвээ би ажлаасаа гадна өөр VPN-ыг нэммээр байгаа л add VPN гэдэг хэсэг дээр дараад мөн адилхан нөгөө type хийдүүлээ сонгоно. Description гэдэг дээр болохоор нэрээ өгнө. За серверийнхаа нэр болон аккаунтынхаа нэрийг мөн энэ дээрээ хүсэх юм бол шууд ID-га итгэжүүлж болно. За пассвортаа хийгээд энэ бүгдийг доор manual юм уу эсвэл автоматар байх уу гэдгийг та бүхэн сонголтоо хийж болно. Мөн дээр өмнө та бүхэнд харуулж ирсэн 4 вебсайтын аль нэгэн төлбөрөө төлцөө аль эсвэл үнэгүй ашиглаж байгаа бол URL-ыг та бүхэн оруулаад down гэд хадгалах боломжтой байгаа. Хэрвээ VPN та бүхэн нэмэгдсэн бол одоо яг энэ миний дэлгэцэн дээр гарч байгаа Microsoft Defender for Endpoint гэдгийн доод талд нь болохоор шинэ VPN гарч ирэх байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Мөн iPhone дээр нэг зүйл нь өөр гэх юм бол та бүхэн settings руугаа оронгууд шууд VPN унтрааж асах гэдэг сонголтыг та бүхэн шууд хийж болно. Одоо би автоматар унтраангууд энэ маань MS Defender-с notification ирээд шууд буцаад асаачиж байгаа. Тэгээд дэлгэцэн маань баруун гар дээд талд болохоор VPN
нэгдлээ гэдгийг бол та бүхэн сануулна. Ингэснээрээ та аль VPN-тэй яаж холбогдсон гэдгийг шууд саналгаараа аваад маш амар байдаг байгаа гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ дэлхийн зах зээл дээр хамгийн хүмүүс их хэрэгэлдэг итгэмжид 4 VPN-ыг та бүхэндээ танилцууллаа. Эдгээр VPN-тэй холбоотой асуулт авах юм бол заяа найдан доош текст аль ч сошиал платформ дээр та бүхэн холбогдож асуулт асууж болохыг хэлэхэд таатай байна. Тэгээд манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.